Хүүхэд хүмүүжүүлэх төлөвшүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Хүүхэд бүрт өөртөө итгэх байдлыг төлөвшүүлэхийн тулд чи чадна гэсэн урам зоригийг төрүүлэн ажилладаг. Дуу, бүжиг, хөгжмөөр өөрийгөө илэрхийлэх чадварт сурган ажиллаж байна. Бадминтон гар бөмбөгийг насны онцлогтод тохируулан зааж сургаж ирсэн. Шатар, рубик шоо, могой шоогоор суралцагчдын оюун ухааныг хөгжүүлж ирсэн. Үүний үр дүнд хүүхэд бүр өөртөө итгэлтэй болон төлөвшөж байна. Урлагийн наадамд 3 удаа аврах ангиар шалгарсан. Ангиараа болон ганцаараа дуулах, бүжиглэх, хөгжимддөг болсон. Ангийн эцэг эхчүүдэд тайлан төдирлөгийг хийж хэвшсэн. Урлаг уран сайхан гоо зүй мэдрэмжтэй болж төлөвшөж байна. Хүүхэд бүр эрүүл чирэг өсөн тарниж спортод дуртай болж байна. Бага ангийн шатрын аврах шалгаруулах тэмцээний 1-3 дугаар байрыг эзэлж байлаа. Кенгуру олимпиадад 1-р зэргийн диплом 5, 2-р зэргийн дипломоор 6 суралцагч шагнагдсан. Сурлагын стандарт хангалт 76-аас 83%-тай суралцуулан төгсөгдөг. Эцэг эхийн тайлан төдирлөгийг сурсан дуу, бүжиг, сурлага, спортын арга хэмжээгээр хийж хэвшил болгон ажиллаж байна. Сургалтандаа дараах программыг ашиглаж байна. Монгол хэлний хичээлийн 21, математикийн хичээлийн 34, хүн орчин хичээлийн 18 цагийн цахим хичээлийг бэлтгэн ашиглаж цахим хичээлийн сангаа бүрдүүлээд байна. Туршлагаа түгээн дэлгэрүүлэх талд Доронтын бага боловсролын багш нарын сайн туршлага номонд өөрийн туршлагаа оруулан түгээн дэлгэрүүллээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар зориулсан гарын авлага арга зүйн цомогт өөрийн туршлагаа оруулан түгээн дэлгэрүүллээ. Монголын ирээдүй болсон бяцхан шавнырынхаа эрдэм боловсрол хүмүүжил төлөвшөлт нь шамдан ажиллаж байгаа мэргэжил нэгт эрхэм бага ангийн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.